Сайн байцгаана уу? Энд мачт маань. За, та бүхэндээ сурга ойлголтуудын тухай хэлж байгаа. Тэгэхээр энэ удаа би мэдлэгчийн тухай хэлж өгье гэж бодсон юм. Тэгэхээр мэдлэгч гэхээр хүн бүгд сатан гэж хэлдэг л дээ. Сатан бол мэдлэгч тэр Эден цэцэрлэг могоо Эваг мэхэлсэн, Адамыг мэхэлсэн л гэж тухай ярьдаг. Гэхдээ би каунслинг буюу зөвлөх үйлчлэгээ үзүүлж явах явцад маш олон хүмүүс мэдлэгцэн байгааг харж байсан. Нэгэн залуу би ямар ч юм нүгэлгүй гэж хэлж байсан. Тийм учраас би гимшихгүй надад Иесус хэрэггүй гэж хэлж байсан. Нэгэн пастор би итгэл чөлөөлт хийдэггүй би тэгж дуудагдаагүй гэж хэлж байсан. Пастор хүн бол заавал дуудагдсан яг бол хончин өвчтөд нэг идгээ гэж хончин та тэгж чамайг хончноор томилсон тусалсан гэж Библиэр бичигдсэн байдаг. Нэгэн эмэгтэй хүн ээж минь намайг эмэгтэй хүн битгий гомдоогороо тийм гэж хэлсэн. Тийм учраас би эмэгтэй хүнтэй суухгүй гэж хайртай хүнтэйгээ суухгүй нөгөө хүн ч гэсэн хүлээгээд 20 жил би энийг харчихсан байжсэн. Гэх мэтлэн янз янзын байдлаар хууртагдсан байгааг би олж харсан байна. Тэгэхээр та бүхэнд би хууртагдsaltaй холбоотой хэд хэдэн ишлүүдийг хэлж өгье гэж бодсон. Анхааралтай уншаараа нэгээр нь бүр паузтж жагаад энэ подкастыг дахин сонсоосоо гэж би шинжлэхээсээ хүсэж байна. За, Яаков номын 1:22. Гэхдээ өөрсдөө хуурдаг зүгээр нэг сонсогчд биш, үгийг хэрэгжүүлэгчд болох тун гэж. Тэгэхээр зүгээр нэг сонсдог хүн бол өөрийгөө хуурж байгаатай адилхан Библийн үгийг хэрэгжүүлэхгүй бол та өөрийгөө хуурн эхэлж байна гэсэн үг. Тэгэхээр хуурн эхлэхдээ бид өөрөөсдөө ч гэсэн зөвхөн сатан биш бид өөрсдөө хуурн эхэлдэг байх нь л дээ. Итгэлийнхаа амьдралыг хуурн эхлэхгүй тулд та үгийг сонсдог зүгээр нэг сонсогчд биш харин үгийг хэрэгжүүлэгчд болгодгоо гэж Яаков номын 1:22 хэлжээ. Тэгээд цааш нь унших юм бол 1:26 дээр хэрв хэн нэг нь өөрийгөө сүсэгтэй хэмээн боддог хэдий ич хил амаа хазаардаггүй бол өөрийн зүрхээ хуурч буй бөгөөд сүсгэлэх нь ашиггүй ажээ. Тэр хэн нэгэн өөрийгөө сүсэгтэй religious буюу энэ одоо мундаг гэж бод хэлж байгаа байхгүй. Хэдий тийм боловч хил амаа хазаардаггүй бол өөрийн зүрхээ хуурч байна. Тэгэхээр бид нар өөртөө зүрхийг яах нь хил амаа хазаарлахгүй үед хуурдаг байх нь л дээ. Хил аман дээр янз янзын үг хэлдэг хүмүүсийг мэднэ. Би ч гэсэн тийм байсан. Маш их хазаарладаг байгаа. Тэгхгүй болол яа гэм бэ? Өөрийнхөө зүрхийг хуурдаг байхнаа. Тэгээд сүсэглэл нь ашиггүй ажээ гэж хэлж байгаа. Шнээ залбираад өөрөө амаараа сүрэг имэрээд байх юм бол ашиггүй гэсэн үг. За цааш нь Галаат номын 6:3. Учир нь хэрв хэн нэг нь юу ч биш атлаа өөрийгөө эрхэм хэмээн боддог бол тэр хүн өөрийгөө нэхэлж байна гэсэн. Тэгэхээр би өөрийгөө эрхэм намайг хүмүүс хүндлэх ёстой гэж хэлдэг байсан иш үзүүлэгчийг мэднэ л дээ. Тэр хүн бас хурам ихлэгдсэн байна л гэсэн. Бид өгүүлчлэх гэж байгаа гэдгийг юусоо мартаж болохгүй. Гэхдээ бусд нь нөгөө хүнийг хүндлэх нь зүйтэй. Гэхдээ өөрийгөө эрхэм болгоно бодоод байх нь тийм зүйтэй зүйл биш. Гэхдээ бурхан дотор та чухал. Өөрийгөө бас хинч гээд хайж орхино гэсэн үг бол биш л дээ. Энэ ишлийг нөгөө дэш нь гуйлж болохгүй. Хүнтэй суухгүйгээд явдаг хүнтэй адилхан. Үнэхээр бурхан дотор та эрхэм үнэтэй учраас Иесус таны төлөө нас орсон залмаа дээр цовдлогдсон. Гэхдээ хитрхи өөрийгөө эрхэмлж дээдлэж хүндлүүлэх гэж оролдох нь буруу гэсэн утгаар хэлж байгаа юм. Нэгдүгээр яхан 1:8 дээр хэрэг бид нүгэлгүй гэж хэлвэл өөрсдөө мэхэлж байгаа бөгөөд бидний дотор үнэ алга. Тэгэхээр бид нүгэлгүй би даруун гэж хэлээд тах нь үнэхээр өөрсдөө мэхэлж байгаа. Тэгээд Иесус бидний гэр нүглийг үүрсэн шүү дээ. Тийм ээ үнэн. Гэхдээ зөвтгөгдсөн болохоос бүр зөв болчихсон гэсэн үг биш. Бид нар байнга тархталгоогоор шинчилж гэр нүглээсээ эргэж хийж байгаа үйлдээ засаж байх явдал биднэрт маш чухал байгаа учраас. За 1-р Коринтын 3:18-аас 19-ыг уншиж өгье. Хэн ч өөрийгөө бүх мэхлэх. Хэрв та нарын донд хэн нэг нь энэ үед өөрийгөө мэрэгэн хэмээн боддог бол тэр хүн мэрэгэн болохын тулд мунхаг болов. Учир нь энэ ертөнцийн мэрэгэн ухаан бол Бурхны өмнөх мунхаглал ажээ. Энэ нь мэрэгэн хүмүүсийн тэр башир байдлаар нь барьдаг гэж бичигдэжээ. За энэ мунхаг бол гэдэг нь тэнэг бол гэсэн үг утгаар хэлдэггүй шүү. Энд та дэлхийн мэрэгэн ухаантай болвол болоод даруй болоод эзэн минь надад мэрэгэн ухаан буйжээ гэж гуйгаач гэж хэлсэн утгаар энэ үг орж байгаа. Учир нь ертөнцийн мэрэгэн ухааны тэр тухай ярьж байгаа байхгүй юу? Бурхны өмнөх мунхаглал гэж хэлж байгаа. Ертөнцийн мэрэгэн ухаантай бас Бурхныг доош нь хийж Бурхан байхгүй гэж ярьж янз янзын ярьдаг шүү дээ. Тэр талаар ярьж байгаа юм. Тийм болохоор одоо үнэхээр Бурхны мэрэгэн ухаантай бусдад тусалж зөвлөдөг байх юм бол үнэхээр сайн шүү. За цааш нь Галаат 6:7. Буу мэхлэгт Бурхан элэг дог болохгүй. Юу гэвэл хүн юу тарьснаа л хурааж авдаг гэж.
Яагаад гэвэл өөрийн махан бие тархич нь махан биесээ ялзралыг хурааж авна. Харин сүнсэн тархич нь сүнсээсээ мөнх амийг хурааж авна. За тэр энийг Галац 6-гийн 7-8-ыг уншлаа. Тэр бүү мэлхэд гэж хэлж байгаад тэр махан биедээр тарих үед махан биеийн янзралтыг хурааж авдаг байна. Тэр альва сүнсний ажлыг махан биеэр хийх гэж оролдож байгаа маш олон хүмүүс би харсан. Үр жимс нь ерөөсөө ялзрал. Харин сүнсний ажлыг сүнсээр тархич нь мөнх амийг хурааж авдаг байна. Тэгэхээр энийг ойлгох явдал маш чухал. Тийм учраас заавал ариун сүнстэй хамт ажиллах ёстой шүү. За сүүлчийн ишлэл 1-р Коринтын 15:33-аас 34. Бүү мэхлэгдэг. Дахиад бүү мэхлэгдэг гэж хэлж байгаа. Муу нөхөр сайн зуршлуудыг эвддэг. Тэгэхээр нөгөө найз нөхрөө сайн салахгүй бол болтгүй. Та нар ямар ч байх ёстой шиг эрүүл ухаантай бай. Нүгэл үлдэхээ бол. Учир нь заримд нь Бурхны тухай мэддэг байхгүй байна. Би таныг ичээх гэж үнийг хэлж байна гэж хэлсэн байна. Тэр бид нар яаж хурдддаг вэ гэхээр Бурхны тухай ойлголтгүй хүмүүстэй нийлээд тэрнээсээ болоод руу зуршил руу ордог, ард тамхи хэрэгэлдэг, эсвэл хэцүү хүмүүстэй ярьдаг, Бурхныг шүүж хүртэл гомдоож ярьдаг байсан хүмүүсийг би мэднэ. Тэр эрүүл ухаантай бай гэж хэлж байгаа. Тэр хүмүүсээс холт гэсэн үг биш, тэр хүмүүст үйлчилж болно. Үнэхээр биеэ үнэлэгчийг үйлчилж болно, шоронгоос гарсан хүмүүсийг үйлчилж болно, гэмтэр хулгай хийдэг байсан хүмүүст үйлчилж болно. Бурхны хараар тэр нь ямар ч асуудал байхгүй. Харин тэднэртэйгээ нийлээд ам хэлээрээ ховжиг бадцсан сууж иж юусоо болохгүй гэсэн үг. Тэгэхээр Бурхны тухай мэдлэг байхгүй наа. Би таныг хичээж мэдчилж байгаа байхгүй. Тэр гим нүглээ үлдэхээ болоо гэж хэлж байгаа. Тэгэхгүй бол мэдлэгдэн шүү гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ мэдлэгтэй холбоотой юм гэдэг анхааралтай соншороо. Тэгэхээр бид бас өөртөө мэдлэх бас боломжтой байх нь шүү. Эзэн дотор үнэхээр бүү мэдлэгдэх тун Назарын Есүс Христосийн нэрээр